Бүгдд нь энэ өдрийн мэнд. Энэ удаагийн бичлэгээрээ бид 2026 онд гарсан Over Your Dead Body хэмээх киноны үйл явдлыг товчлон хүргэх болно. Кино эхлэхэд ойд зугаалж яваа хосууд бие биедээ хайраа илчлэн яг л үлгэрийн мэт нялан мөч өрнөж байтал гинт гар утасны сурталчилгаа дундуур нь орж ирэн бүх романтик уур амьсгалыг эвдчихэн тэр. Энэ бол манай гол дүр болох Дэн хэмээх залуугийн найруулж буй сурталчилгааны зураг авалт байлаа. Нэгэн цагт тэрээр ирээдүйдээ сайн найруулагч байсан ч харамсалтай нь 8 жилийн өмнө ганцхан кино найруулснаасаа хойш өдийг хүртэл зөвхөн сурталчилгаа хийж нэг байрандаа гацчихсан нэгэн. Засвалгааны үеэр Дэн ажлынхандаа амралтын өдрүүдээр эхнэртэйгээ хамт ойн гүндэх байшиндаа очиж амарна гэдгээ гайхуулан ярина. Ингэхдээ бүр эхнэр нь ууланд алхах дуртайг бас тэр нь ямар аюултай байж болохыг зориуд онцгойлон анхааруулж хэлэх нь их цэжигтэй. Ажилд харсны дараа машиндаа суусан Дэн хэн нэг рүү нууцлаг дуудлага хийж төлөвлөгөө хിവэрэ гэдгийг баталгаажуулав. Гэтэл түүний хажуугийн суудагт дээр төмрийн хөрөө, наалддаг тууз бас олс хийсэн цүнх байхан тэр. Ямар нэгэн ноцтой зүйлс эцэн нь ойлгомжтой. Гэртээ харахаасаа өмнө тэр асамжийн газарт байх аав Майкл дээрээ очиж бас л нөгөө аяллахаа талаар сонирхууллаа. Мэдээж хэрэг энэ аялал ямар аюултай болохыг дахин сануулхаа тэр мартсангүй. Яг энэ үед зурагтаар хоёр аюултай алуурчим шоронгоос оргосон тухай шуурхай мэдээ гарч байв. Дэн гэртээ ирмэгцээ нөгөөх с ижигтэй багажнуудаа машины хүчлэгтоор яарагчлан нуулаа. Үүнийг нь харсан хөрш Рэйчел түүнд "Гин тэнгэр ивэ" хэмээн юрөөх нь Дэнд ихэд хачирхалтай санагдана. Удалгүй эхнэр Лиза нь машинд орж суух ба Дэн зориуд чанга дуугаар "За ингээд ууланд алхахаар хөдлөлөө шүү" хэмээн залав. Тэдний харилцаа маш хүндий хүүтэн босно нь илт бөгөөд бие биенээсээ уйдсан байдал нэг чухт харагдана. Замдаа тэд бие биерүүгээ хатуу үгс чулуудаж машины хөгжмийг ээлжлэн сольж ядаргаатай тэмцэлцээр явав. Жүжигчин болох мөрөөдөлтэй Лиза нөхөртэйгөө харилцагаас төвөгшөөж жүжигийн зохиол гаргаж ирэн уншиж эхэлнэ. Тэр зохиолынхоо найруулагчийг муулахад Дэн үүнийг нь өөр рүүгээ чиглэсэн дайралт гэж хүлээж авснаар дахин нэг хэрүүлд игтгэн тэр. Эцэст нь Лиза ядчил энэ амралтын үеэр жагалтай байгаа дүр эсгчих гэж гуйснаар маргаан арайхын намжив. Тэд зорьсон газартаа ирмэгц Лиза шууд л дар сууж ихэлсэн бол Дэн хүнсээ янзалж тавив. Дараа нь тэрээр зойрын давхар руу бууж шүүгээний цоожийг онгойлгон буунууд байрандаа байгаа эсгийг шалгалаа. Дэн өдрийн үлдсэн хагасыг гэрээ цэвэрлэж өнгөрөөсөн бол Лиза зөвхөн амарч хэвтэв. Шалан дээр хэсэг хоорны үлдүүдэд унсан байхыг Дэн харахны ажил гэж таамаглана. Мөн түүний нэг там залга болсныг тэр анзаардаг. Оройн хосууд хамтдаа хоол хийх үед Лизагийн сармис хэрчиж байгаа арга барил Дэнд таалагдсангүй. Дахиад л хэрүүл эхлэв. Тэд нуурын ирэг дээр оройн зоог барих бөгөөд Дэн энэ үдшийг онцгой байлгахын тулд эхнэрийнхээ дуртай хоолыг хийгтэж тусгай орц захиалж авчирснаа гайхуулан ярина. Гэтэл стейк нь түүний дуртай хоол биш болохыг Лиза санууснаар тэдний дунд дахин нэг жижиг маргаан үүсгэн тэр. Хоолны дараа тэд үг бүтээдэр тоглоом тоглох үед Дэн хэний ч мэдэхгүй хачин үгс зохиосонд Лиза үүнд нууралдаг. Богинохон маргааны дараа Лиза унтахаар явж Дэн стрессээ тайлахаар нуурын ирэгт ганцаар арх ууж хоцров. Маргааш өглөө нь Дэн ойд сэлхүүцэн том чулуунууд түүж цүнхэндээ хийх бөгөөд дүүрмэгцэн завин дотор нөөж орхих ба дараа нь тэр машины тээшнээсээ нөгөөх бэлдсэн багажнуудаа гаргаж зорын давхарт бэлэн байдалд зэхэж тавив. Зориг орохын тулд хид балгаж аваад Дэн арчууранд нойр суулагч шингээгээд Лиза руу маш болгоомжтойгоор мяраанд өгсөн. Яг дайрдгийн даваан дээр Лиза гинт эргэж харна. Түүний цээж рүү цахилгаан буугаар цохиулж ухаан алдуулчихсан тэр. Хэсэг хугацааны дараа Дэн сэрэхтээ өөрийгөө сангалтай хүлээсэн байгааг бас ухаан алдахдаа өмдөндөө шийчихсэн болохоо анзаарав. Лиза нойр суулагчийн талаар байцаахад Дэн сандрахтаа түүнийг зүгээр л цэвэрлэгээний шингэн хэмээн мэлцэнэ. Гэвч Лиза завин доторх чулуу болон зойронд байх багажнуудын талаар асуухад Дэн үнэхээр тэнэг шалтгаанууд тоочж эхлэх бөгөөд Лиза залхан ширээнээс холдоход. Дэн амаараа төмрийн хөрөөг зууж авах гэж оролцсон боловч бариул нь салж унжхан тэр.
Яг энэ үед Лиза буцаж орж ирэх бөгөөд хамгийн аимшигтай нь тэр гартаа буу барьсан байлаа. Бууга цэнэглээд шууд л нөхөр рүүгээ чиллүүлв. Лиза нөхрийнхөө төлөвлөгөөг аль хэдийн гадарласан байв. Дэн түүнийг нойрсуулж чулуунаас хүлээд нууранд живүүлэх гэж байсан гэж тэр таамагласан ч харин хөрөөгөөр яах гэж байсныг нь л ойлгосонгүй. Дэн тайлбарлахдаа цогцос хөгөөд гарч ирдэг учраас хэсэглэж хуваагаад чулуутай хамт живүүлэх гэж байсан юм гэлээ. Харин хүмүүст бол эхнэрээ ойд төөрсөн гэж хуудас хэлэхээр төлөвсөн аж. Лиза энэ мас шиг тэнэг төлөвлөгөөг нь шүүмжлээд яагаад өөрийг нь алах гээд байгааг асуулаа. Дэн эцэст нь үннээ дийлгэж Лизаг араар тавьж байгааг мэдэж байсан гэдгээ хэлв. Гэтэл Лиза сүүлийн 2 жил тэдний дунд ямар нэгэн зүйл огт болоогүйг мөн хамгийн сүүлд ганцхан гар оролцсныг сануулхад Дэн тесэрч. Тэрээр эхнэр нь үргэлж түүнийг шүүмжилж өөрийг нь арчаагүй мэдрүүлдэг байсан тул түүнд хүрхээ барьсан гэлээ. Тэр ээжтэйгээ биш эхнэртэйгээ амьдарч байгаа мэт байхыг хүссэн аж. Лиза ч мөчөөгөө өгсөнгүй. Өөрийгөө авч явж чадахгүй нялах хүүхэд шиг амьтантай биш. Жинхэнэ эр хүнтэй байхыг хүснээ бардам хэлнэ. Хамгийн сонирхолтой нь Лиза ч бас энэ аялалд өөрийн гэсэн үхлийн төлөвлөгөөтэй ирсэн байлаа. Өчигдөр Лиза хөш Рэйчелд нөхрөө уулан данд явна гэдгийг онцгойлон анхааруулж байсан. Тэдний яриаг Дэнийн хуучин найз болох Хенри тасалдуулжээ. Хенри бол урд нь шоронд байсан бөгөөд хосууд түүнд ойр зуурын ажил өгч мөнгөөр тусалдаг байв. Харин одоо цагт Лизагийн төлөвлөгөөгөр бол тэр өөрөө ан хийж яваад бүдэрж унахдаа Дэнийг санамсаргүй буудах байв. Дэн түүнийг маш муу жүжигчин тул цагдаа нар итгэхгүй гэж шоолов. Лиза ч бас цагдаа нар Дэнийн худал үгэнд итгэхгүй гэж мэтгэлцснээр хин нь хичнээн сайн жүжиглэж чадхаа батлахын тулд бие биенийхээ үхэлд гашуудаж буй мэд баашилж эхлэх нь тэр. Дэн төрүүлж нулимс унгаж чадсанд шарн хүтэлсэн Лиза буугаараа түүний нүүр рүү хүчтэй цохиж бүр яг одоо буудчихдаг юм билүү гэж бодно. Яг энэ нэгзэгтэй мөчөд Лизагийн ард гинт Хенри гарч ирдэг. Дэн түүн рүү дохио өгсөөр Хенри алхаар Лизыг цохиж ухаан алдуулав. 5 хоногийн өмнө Дэн Хенри хоёр паркд уулзаж чимээ шуугаан дунд нууцаар тохиролцсон байдаг. Хенри Лизагийн цогцыг устгахад туслахыг зөвшөөрсөн бөгөөд Лизагийн амь насны даатгал болох $100,000 талыг авах болсон аж. Хенри энэ бүхнийг бичсэн гэрээн дээр цаашдаа Дэн түүнтэй илүү их найзалж цагийг өнгөрүүлнэ гэсэн утгагүй заалд нэмхийг шаардсан ч Дэн зөвшөөрөөгүй байна. Одоо цагт ирэхэд Лиза зойрон сандалтай хүлүүсэн байдалтай сэрэв. Гэвч тэр нэг гарынхаа скотчийг амархан салгачихсан тул Хенри сандран дахин нэмж хүлэв. Дэн яагаад өөрийг нь алах гэснийг асуухад Лиза түүнийг хит захирангүй сул дорой өөртөө итгэлгүй амьтан гэж дуудав. Дэн түүнийг сайн цалинтай ажлаас нь гаргаж жүжигчин болохоор шахаж байсан хэрнээ өөрийнхөө кинонд ганц ч дүр өгөөгүй гин. Тэр ердөөл хайр халамж хүссэн байв. Хамгийн ноцтой нь Дэн тэдний бүх мөнгө, машин, байшинг салхинд хийсгсэн бөгөөд салсан ч гэсэн энэ их өрнөөс хизээж салахгүй байдалд орсон байж. Гэвч Дэн энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн Лизаг зөвхөн даатгалын мөнгөний төлөө л асахаар шийдэж гэж зүтгэнэ. Хенри $50,000 авна гэдгээ цохиулахад Лиза даатгал үүнээс ч их мөнгөтэй болохыг хэлэх гэтэл Дэн яаран эхнэрийнхээ толгойд уу тугалж хов. Лиза амьсгалж яданд хийчихлэхэд Хенри бууга Дэн рүү чиглүүлэн хүчээр уутыг нь авахулдаг. Лиза даатгалын мөнгө бүтэн $100,000 болохыг дэлгээд хэрэв Дэнийг буудвал Хенрид талыг нь өгнө гэж амлав. Сандарсан Дэн үүнээс ч илүүг амлана. Тэгмэгц Лиза бүр бүгдийг нь өгье гэлээ. Тэд Хенриг өөртөө татах гэж уралцсан. Бүр цаашдаа хамтдаа цагийг илүү их өнгөрөөнө гэх мэтээр утгагүй зүйлс амлаж маргалдах нь тэр. Энэ их чалчаа ярианаас залхсан Дэн гинт Лизаг түлхэж унгаагаад Хенри рүү үсрэн бууган булаацалтаж гарав. Тэд ноцолдож байхдаа хөгжим тоглуулагч руу санамсаргүй буудснаар амирсан тулаан хөгжмийн химнэх дор өрнөн. Лиза хүлээсээ тайлж амжих бөгөөд буу газарт унах үед шүүрч авахаар ухсхийхэд Дэн мөн их булаацалдав. Тэд бие биенийхээ нүүр рүү нулимжгон зуралцаар
Хенри тэднийг салгаж тайвшруулахыг оролдсон боловч энэ үед бөө гинтхэн дуугарч Хенри үхтгийн өнөв. Лиза Дэн хоёр хэний буруугаас болж хүн алчгаснаа маргалдаж байтал Дэн гартаа буутай үлдснээ гинт ухаарав. Тэр Лизаг зүхтахаас өмнө цохиж унгаадаг. Дэн түүнийг гал тогоо руу хөөх бөгөөд Лизагийн шидсэн хутганаас арайхийн булдав. Лизаг буудах гэтэл суман дууссан байсан тул бууны бөксөөрөө цохиж дахин унгав. Дэнийг бууга цэнэглэж байх зуур Лиза түүний хөлийг хутгаар сүлбэж орхилоо. Өвдсөндөө болж Дэн гартаа таарсан сав авч шидсэн нь цонх харсан гадаа өнөв. Энэ чимээ Лизагийн анхаарлыг сарниулж бууга дахин булаацалдана. Лиза ширээг түлхэж Дэнийн гимтсэн хөл дээр унгааснаар давуу тал үүсгэн бууга буцааж авав. Дэн түүн рүү хутга шидснээр дахин нэг хөөцөлдөн эхэлдэг. Унтлагын өрөөнд Дэн Лизаг барьж авч дахиад л нөгөөх бууны төлөөх тулаан үргэлжилнэ. Энэ удаад тэд санамсаргүйгээр тааз руу буутчихон тэр. Тэгтэл тэднийг цочирдуулан таазан дээрээс хүн орилох дуу гарав. Гинт тааз цөмөрч дээрээс 3 хүн унаж ирэн манай хоёрыг дарж унгаагаад ухаан албуулчихлаа. 3 хоногийн өмнө Алгра, Пит, Тод хэмээх 3 ялтан шоронгоос оргож тэд ой дундуур гүйж эцэст нь энэхүү ойн байшинг олсон бөгөөд түлхүүр нь хаалганы дээд талд ил байсан тул маш амархан ботогш нэвтэрчээ. Дэн Лиза хоёрын хувцсыг өмсөж хоолыг нь идэж гэр доторхыг нь завааруулсан хүмүүс нь эдгээр оргодлууд байсан аж. Алгра Пит хоёр ширээн дээр заваартуулж байхад Тод яг хажууд нь зурагт үзээд сууж байсан гэж байгаа. Тэд хүмүүс өөрсдийг нь мартах хүртэл хэд хоног энэ байшинд нөөхтгаар тохиролцсон ч хосуудыг гинт ирэхэд дээврийн хүндийд нөөхтгаас өөр аргагүй болжээ. Алгра хосуудыг унтаж байхад нь алахыг хүссэн ч Пит чимээгүйхэн байхыг сануулав. Тэд бүр лаазанд бие засахад хүрч уйдахдаа дохооны хилээр тоглодог байж. Тэгтээ саяхан хосууд тааз руу буудахдаа Тоддын өвзөг рүү нь буутчихсан тул тэр өвдсөндөө цогчиж байгаад дээвэр цөмлөөд унчихсан нь энэ байв. Одоо цагт гэмт хэрэгтнүүд Дэн Лиза хоёрыг зойронд сандалтай нь хүлчихсэн байлаа. Мөн Хенригийн цогцыг устгахаасаа өмнө ороож багалсан байв. Пит хосуудыг хүн гэж үзэхгүй тулд тэдэнд Рон, Хермони хэмээн нэр өгөв. Тэр хосуудаас Хенриг алах ой байсан уу гэж асуухад хосууд үүнийг санамсаргүй хэрэг байсан гэж гүрийж одоо хүртэл хоорондоо хэрэгцээл байлаа. Дэн тэднээс юу хүсэж байгааг нь асуухад Пит үннийг ярив. Тэрээр Тоддын хамт 7 жил шоронд хоригдсон бөгөөд харин Алгра бол тэдний хуйг байжээ. Алгра Пит хоёр бие биедээ дурлсан тул хуйг нь тэднийг ороход тусалсан аж. Одоо Питэд мөнгө хэрэгтэй байсан ч тэдний дотроос хэдхэн доллар л олжээ. Лиза өөрсдөд нь өөр мөнгө байхгүйг андгаалаад нөхрөө мөнгөнд үргэлхэн арчаагүй гэж мууснаар тэд дахиад л хэрэлдэж эхлэв. Энэ үед Алгра Дэний хүлээсийг тайлж шоронд бусад хуйгууттайгаа тоглодог байсан нэгэн тоглоомыг тоглоно хэмээн зарлав. Шоронд хуйгууд хоёр хоригдлыг угаалгын өрөөнд оруулж газар зурсан дугуй дотор зодтолдуулдаг байж. Гэхдээ энэ нь энгийн нэг зодоон биш. Хин хүчтэй нөгөөгөө дийлж унгаагаад хүчирхийлдэг харгас дүрмтэй тоглоом байжээ. Ингээд дийлсэн нь тамхиар шагнуулж харин ялагдсан нь зүгээр л хохирогч болоод үлддэг байсан. Тэгвэл яг одоо Тодд зойрын шалан дээр дугуй зураад Дэнийг түүн рүү хүчтэй түлхэж оруулдаг. Залуус нацалдаж эхлэх үед Дэн Тоддын буудуулсан шахан дээр нь цохиж амжснаар дугуй шугамнаас зүхтэн гарах боломж гардарч гэмт хэрэгтнүүд түүнийг тэр даруй барьж аваад бильярдын ширээн дээр дарж унгаан өмдийг нь шутлав. Тодд Дэнийг хүчирхийлэх гэж байтал Пит гинт түүнийг зогсоогоод ханан дээрх киноны зурагт хуудсны талаар асуулаа. Дэн тэр киног өөрөө найруулсан гэдгээ хэлэхэд Пит маш их догдолж эхлэв. Учир нь тэр уг кинонд үнэхээр дуртай гин. Пит шоронд байхдаа тэр киног олон удаа үзснээ ярьж харин төгсгөл нь нэг л биш байсан талаар гомдлоход Дэн студийн удирдлагууд түүнийг төгсгөлийг нь өөрчлөхийг албацсан гэж тайлбарлав. Пит Дэний найруулах ур чадварыг магтсныхаа дараа Тоддод "За одоо ажлаа үргэлжлүүл" гэж тохио өглөө. Гэвч Тоддынх босохгүй байсан тул дургуутсан Дэнийг буцаад дугуй руу шидэж орхив. Алгра Дэнийг буудахаар бэлдэх үед Лиза сандран
Хувийн дансандаа $50,000 байгаа гэдгээ хашгируу нь хэллээ. Өглөө банк онгоомогц бүх мөнгийг тэдэнд өгнө гэж амласнаар гэмт хэрэгтнүүд зөвшөөрч хосуудыг шүнжэнгөө хүлээстэй хонуулахар болов. Хожим нь Алгра Тоддын өгзөгнөөс сумыг нь авч өгөв. Дараа нь тэд мөнгийг нь авсныхаа дараа хосуудыг алж баригдахгүйгээр хил давах төлөвлөгөө зохионо. Пит хосуудыг алсны дараа машиныг нь устгахыг хүссэн ч Алгра үүнийг өөр рүү дайрсан хэрэтэж үзэн маргалзаар өрөөнөөс гарч явдаг. Зойронд үлдсэн Лиза өнгөрсөнд Дэнд ямар их хайртай байснаа дурсаж тэд яагаад ийм байдалд хүрчихснээ гайхна. Тэрээр нөхрөө харилцаагаа аварч үлдэхийн төлөө тэмцээсэй гэсэндээ нууц амрагийнхаа талаар Дэнд баригдахыг дотроо нууцаар хүсэж байснаа ухаарч түүнээс уучлалт гуйлаа. Гэвч Дэн хариуд угарсангүй. Оронд нь тэр бильярдын ширээний торыг өшөглөн нэг бөмбөг унгаж авав. Тэгээд Тодд дээр зойронд бууж иртэл чангаар орилж бие засмаар байгаагаа хэлв. Хүлээсийг нь тайлахаасаа өмнө сануулга болгож Дэнийн эмзэг газар чанга базлаа. Түүнийг ариун цэврийн өрөөрөө дагуулж явахдаа дайралтаас сэргийлж суул дуурын тагийг төрүүлж авч тавь. Дэнийг бие засаж байх зуур Тодд айж чичирсэн. Лизагаар давхуурхан давлна. Удалгүй Дэн гарч ирэхэд Тодд түүний нэг хөл нүцгэн байгааг анзаарах бөгөөд яг энэ үед Дэн оймсондоо нуусан бильярдын бөмбөгөөрөө Тоддыг толгой дундуур нь цорхиж ухаан алдуулав. Дараа нь тэр Тоддын хутгийг Лизад өгөөд дээд давхарлуу сэмхэн гартал Пит Алграагаас уучлалт гуйж Алграа дахиад дотны харилцаанд авахыг шаардаж байлаа. Удалгүй Лиза хүлээсээ тайлж мөн л дээшээ гарав. Тодд хэтэрхий удаад байсан тул Пит Алграа хоёр зойронд бууж түүнийг сэрээдэг. Яг энэ үед Лиза гадагш гүүх бөгөөд гарсан чимээгээр гэмт хэрэгтнүүд тэр даруй түүний хойноос хөөв. Тэд хосуудыг хайхаар салж явах үед Лиза загшааныг ашиглан машиныг шалгав. Харамсалтай нь түлхүүр байсангүй тул хайхаар буцаад байшин руу орохоос өөр аргагүй болов. Яг энэ үед Тоддын гар чийдэнгийн цэнийг дуусаж тэр ч бас байшин руу буцаж орж ирснээр Лизатай халс тулгарчхан тэр. Тэр Лизагаар хутгийг нь хаяулаад завны түлхүүрийг нь авахын зэрэгцээ тохиролцоо дууссан гэж зарлав. Дэнийг араас нь айжмаар дөхөх үед цөхөрсөн Лиза Тоддод өөрийгөө жирэмсэн харин хүүхдийн эцэг нь Дэн биш учраас өмнө нь юу ч хэлээгүй гэж худал хэлв. Гэвч Тодд түүнд итгэсэнгүй шууд буудах гэж байтал Дэн түүн рүү үсэрч мөрөн тус газар нь баримлаар зоож архив. Буу газар унаж дугарлан сумны чимээнээр Алгра Пит хоёр сэрэмжилнэ. Тодд Дэнийг цохиж унгаагаад нөгөөх баримлаа толгоор нь шидчихв. Дэн бууруу зүтгэхэд Тодд булаацалд нь ноцолдож энэ үед Лиза ардаас нь гарч ирээд Тоддын чихнээс тас хазаж орхилоо. Тодд түүний түлхэх үед Дэн бууг шүүрж авсан ч Тодд маш хурдан хөдөлж дахин дайраад бууг нь мулталж хид хүчтэй цохиод агуулах руу шидэж орхив. Мөн Лизаг шүүгээрөө савхад Лиза цайруулагч шингэн шүүрч аваад түүний нүд рүү цацчихв. Дараа нь түүний толгой дээр шилэн сав хагалж нүрийг нь хагархаа шилэнд үрж байгаад хид хүчтэй өшөглөв. Дэвч Тодд түүний хөлнөөс барьж аваад ширээн дээр савж. Дараа нь дэрлэний утас тасалж аван түүнийг боож ихэсэн ч Дэн бууруу гүйж байгааг хараад зогсов. Залуус дахин ноцолдож эхлэх зуур Лиза гүйж очин хутаг аваад ар нуруу руу зоодог. Гэвч түүний булчингууд хэтэрхий зузаан байсан тул огтхон ч тоосонгүй. Тиймээс Лиза дахин хид хідэн хутаг авч түүнийг олон удаа сүлбэж орхилоо. Тодд эцэст нь Лиза руу дайрахаар эргэж харах үед Дэн түүний толгой руу нөгөө баримлаа дахин зоов. Тодд юу ч болоогүй мэд алхсаар л байх бөгөөд Дэн бууруу яран очсон ч сум үлдсэнгүй. Бусад гэмт хэрэгтнүүдийн дөхөж ирэх чимээгээр хосууд дээд давхарт нуухтаар яарагчлав. Хогцны шүүгэнд нуугдаж байхдаа Дэн бүх зүйл буруугаар эргэж эхлэхэд л бууж өгсөн өөрийгөө буруутгаж байлаа. Тэр завны түлхүүрийг Лизад өгөөд хүүхдээ хамгаалахын тулд өөрийг нь орхиод зүхт гэж хэлв. Гэвч Лиза Тоддын анхаарлыг сарниулах гэж худал хийснээ үнэндээ жирэмсэн биш гэдгээ тайлбарлав. Дэн үүнийг амьдралдаа харсан хамгийн гайхалтай жүжиглэл байсан гэдгийг хэлдэг. Пит тэднийг олохын даваан дээр Дэн үсрэн гарч түүнийг унгааснаар хосууд зүхтав.
Лиза гарч ирмэгц алгараа дайрч буудах гэж байтал Дэн түүнийг мөргөж унгаагаад түнхийг нь гэмтээлээ. Энэ үед Пит цонхоор үсрэн орж ирээд Дэнийг дарж унаад зодож эхлэв. Лиза боломжийг ашиглан Питийг тармуураар сүлбээд зогтохыг оролцсон ч үхшгүй мөнхийн мэд Тод буцаж ирээд түүнийг бариад авах нь тэр. Пит тармуурыг хугалж ишийг нь аваад Дэнийг үснээс нь чирэн хэтэрхий олон удаа хүн алхаар сүулдэ уйтартай болчихдог юм хэмээн томорно. Тэгээд тэр хугархаа ишээрээ Дэний гарыг нэвт сүлбэж орхив. Дахин хэсэг өглөж яншсныхаа дараа Пит зүлэг тэгшлэгчийг асааж Дэний толгойг эргэлдэж буй хурц ир рүү нь хийж бяцлахыг оролдлоо. Дэн гараараа хаахыг оролцсон боловч хідэн хуруугаа тасдуулж орхино. Гинт хаанаас ч юм хөгжим дуугарч нэгэн машин гарч ирээд Питийг дайрчихын тэр. Жолооч нь хэн байсан гэж? Дэний аав Майкл. 6 цагийн өмнө нэгэн хөрш дэлгүүр явах замдаа тэдний байшингийн гадаах замбраагүй байгийг хараад Майкл руу уцтаж дуулгажээ. Майкл асрамжийн газраас гарах гэтэл совилогч түүнийг зогсоохыг оролдов. Майкл совилогчийг таягаараа зодож унгаагаад машины түлхүүрийг нь булаагаад зүгтжээ. Тэр машин нь хэд орчин үеийнх байсан тул дижитал удирдлагыг нь ойлгосонгүй. Тиймээс ямар хөгжим явж байгааг ч сольж чадсангүй. Замдаа шатхуун түгээх станц дээр зогсож банкаа дүүргчгээд мөнгөөж төлөлгүй зүгтсэн байна. Одоо цагт алгараа Питэд санаа зовон буугаа газар алдмагц Майкл тэр даруй шүүрэн авч Тодын толгойг юу ч үгүй буудаж орхилоо. Майкл Питийг ч бас алах гэж байтал алгараа ардаас нь хутгалсан тул тэр санамсаргүйгээр алгараагийн хүл рүү нь буудчихав. Пит дөхөж ирэн Майклыг дооглох үед Майкл түүний хамрын үзүүрийг тас хазаж хаялаа. Пит Майклыг дарж унаад боомлж эхлэхэд эцсийн мөчөд Майкл хүүдээ "Зүхт" хэмээн хашгирав. Дэн Лиза хоёр машинд яаран суусан ч ердөө 2 минут яваад л гацчихав. Одоо хосууд Пит Майклыг зүлэг тэгшлэгч рүү шидэж хэрцгийгээр хөнөөхийг нүдэрээ харахаас өөр юу ч хийж чадсангүй. Тэд машиныг дахин асаахыг оролдож энэ удаад хүдсэн боловч Пит араас нь хит хит буудснаар машин мод мөргөн зогсов. Дэн Лизад завруу гүүхийг тушаагаад өөрөө үлдэж асуудлыг шийдэхэр болов. Энэ хооронд алгараа Питээс тусламж гуйсан ч өөдөөс нь хоёулаа салъйгээд хаяад явав. Пит машин руу очиж шалгахад хосууд аль хэдийн алга болсон байлаа. Алгараа байшин руу буцаж орон хөлөө спиртээр цэвэрлэж боов. Гэтэл гинт Дэн гарч ирэн түүний гимцэн хөл рүү өшөглөж хугаллаа. Дэн бууга чирлүүлээд алга болсон тамцаа нэгхэд алгараа ам гуйж байснаа гинт харааж зүхэж эхлэв. Үүнд нь дургуун хүрсэн Дэн шууд л буудаж орхилоо. Усан зогсоор дээр Лиза завин дээр гарч зогтохыг оролдсон ч хөгөхөр нь алсангүй. Хит хит оролцсны эцэст арайхан ассан боловч харамсалтай нь Пит гарч ирэн завруу үсрэн орж хамт хөдлөхөн тэр. Лиза тусламж ирэн хашгирахад Дэн зогсоол руу гүйж ирэн завны осноос шүүрэн авдаг. Зав хурдтай байсан тул Дэн усанд чирэгдэн явав. Пит мөнгөний талаар Лизатай хэрэлдэж байгаад Дэнийг завин дээр гарч ирснийг анзаарсангүй. Дэн түүний толгойг цогсноор дахин нэг тулгаан эхлэв. Дэн хүч дуталдаж ялагдаж эхлэхэд Лиза Питийн нүрийг маажсан ч эргээд л цохиулаад унжглаа. Пит Дэнийг тасралтгүй зодож байх зуур Лиза дохооны буу олж Пит рүү буудсан ч тэр амархан булдав. Пит түүнээс бууг нь булааж аваад дахин унгав. Питийг Лизаг буудах гэж байхад Дэн түүн рүү сүртэйгээл сүрдүүлсэн боловч гинт бөөлжиж орхисноор тэрхүү дог мөчөөр мөргүй алга болдог. Тэгээд тэр Питийг цохиж тэд дахин ноцолдох бөгөөд удалгүй Пит Дэнийг осоор боомлж эхлэх үед Лиза ардаас нь гарч ирэн цүнхний осроор Питийг боодог. Пит түүнийг түлхэж унгаасан ч Дэн цүнхнээс барьж авч харин Лиза Питийн хөлийг зүсэж орхив. Хосууд хүчээ нэгтгэн Питийг ус руу түлхэж унгаах бөгөөд Пит хэдхэн секунд тийчсэний эцэст цүнхэн дэх чулуунуудын хүндэд дийлдэн живдэг. Гэвч азгүйгээр ос Пит болон Дэний хоёлынгийнх нь хүлэнд орооцолцсон байсан тул Дэнч бас усанд чирэгдэн оров. Лиза цагийг нь олж түүнээс шүүрч авсан бөгөөд Дэн намайг тавь гэж гуйсан ч тэр зөвшөөрсөнгүй. Оронд нь түүнийг завин дээр буцааж татаж гаргаад осон
усанд орооцолсон гутлыг нь тайлж амийг нь авардаг. Хэсэг хугацааны дараа Дэн цагдаа дуудаг. Лиза түүнд тасарсан хуруунууд болон хормын бөгжийг нь уутанд хийж өглөө. Тэд бие биенээ алах гэж оролцсондоо уучлалт гуйж цаашид яах вэ хэмээн ярилцсан. Лиза одоо л асуудлуудтайгаа нүүр тулах цаг болсон гэж хэлэхэд Дэн зөвшөөрж тэд гар гараасаа хөтлөлцлөө. Эцэст нь цагдаа болон хэвлийнхэн ирэхэд Дэн Лиза хоёр камерын өмнө уйлан хайлж гайхалтай жүжиглэв. Тэд өөрсдийгөө гэмт хэрэгтнүүдээс болж амарлан сүйдсэн жаргалтай хосууд бас бие биенээ хамгаалах гэж байгаад ийм байдалд хүрсэн мэтээр бүх хүнд итгүүлж чадлаа. Удалгүй тэдний царай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрж Майкл ахмад дайчин байсан тул түүний үхэлж бас олонний анхаарлыг татав. Хосууд олон ч ярилцлагад орж бүр тэдний түүхээр кино хийгдээр боллоо. Дэн мөрөөдөж байсан киногоо найруулж Лиза гол дүртэн тоглосон боловч энэ нь кино театрт биш, ердөө л стримингээр цацагдах хэмжээний л кино байв. Кино гарахад дэлгэцэн дээр хуурамч Дэн Лиза хоёр гэмт хэрэгтнүүдийг юу ч үгүй зодож ялдаг гайхалтай дайчид болон дүрслэгдсэн байлаа. Дэн эцэст нь өөрийн хүссэн зүйлээ хийх эрх мэдэлтэй болж Лизатай хамт амжилтаа тэмдэглэн үнсэлцснээр кино дуусдаг. Дараагийн сонирхолтой кино товчлолоор уулзцгаая. Үзсэнд баярлалаа.